уушгаа авахгүй бол та одоо тэгээд одоо өхнө. Өөр зам танд байхгүй. Тэгэхэд би жаргаа багшийн сургалтыг ингээ олцсон. Уушигны хорт хавдар тэр битгий хэлбэр баруун уушгийг чинь огтол чаяна гэж ойлгож байсан хүн өнөөдөр зүг зүгээр ингээд баярлал ёо идчихэж байгаа хөө баярлсан сэтгэлтэй идэж шүү дээ. Газар дээр идэж байгаа. Энэ удаагийнхаа бид хамтран явж подкастын өмнө бодол гэдэг удаагийн дугаар Монгол хүний халуун сэтгэлтэй үзэгчдэд сайн үсийг сануулж өгөх гэсэн даг ухамсар гэдэг. Амгалан сайхан байцгаана уу. Эрхэм хүндэт ухамсарын хүч подкастын маань үзэгч, сонсогч та бүхэндээ энэ өдрийн сайхан мэндийг хүргээд ухамсарын хүч подкастынхаа энэ удаагийн дугаарыг эхлүүлж байна. Энэ удаагийн маань подкастын зочноор Монгол улсын гавьяач жүжигчин төр мөнхийн Карма агчийг урьж ирүүлээд байгаа. Тэгээд урилгыг маань хүлээж аваад энд надтай ярилцахаар сууж байгаа танд талархал илэрхийлж байна. Тэгээд за баярлалаа. Танай энэ подкастт өргөдөж ярилцах юм завшаан олсонд би баяртай байна. Одоо энэ завшаан ямар учиртай завшаан бэ гэхэд хөл амьдралын зааг дээр явж исэн цаг мөчөө одоо хэмжижсэн тэр мөчөд одоо энэ жаргаа багшийн сургалтанд би өөрөө ирж хайж байгаад орсон. Тэгээд өнөөдөр одоо бүхний гэрч тийм ээ олон 10 мянган монголчууд маань хүнд өвчнөр өвдөөд ямар нэгэн аврал хайгаад бурханд хандаад гадаадд өчнөө мөнгө төгрөгөө өрөөд яваад амьдрал нь сүрээд зарим нь нүхээд зарим нэг муу хагас дутуу амьлаад иймэрхүү янзтай амьдарч байгаа болохоор би энэ одоо таны подкастэнд оролцсныгоо далимдуулаад би бас одоо үндэс ухсаа нэгт монголчуудаа бас нэг баяртай мэдээ итгэл найдвар өгөх гэж би энэ хүрэлцэж ирсэн. Зариуд итгэл өгье, найдвар өгье гэж бодож ирсэн юм аа. Тий, үнэхээр таныг бас харддаг, сонсдог, таныг таньдаг олон хүмүүс байгаа бахтай. Мөртэй төртэй хүн. Тэгээд хорт хавдар гэдэг айхтар өвчнийг таавал даван туулаад, ард нь гараад эдгэрээд ингээ эрүүлжээд явж байгаа юм хүн байж байгаа. Тэгээд яг энэ тухайн мэд хоёр бол ярилцахаар Карма агчийг өрсөн байгаа. Тэгээ та одоо эхнээс нэг жоохон товчхон яриад өгвөл яаж юм да? Хизээ анх энэ өвчнөр товчхон ярьчихад ерөөсөө амьдрал яг шуурга шиг би яг сэлүүргүй зав одоо далаад хөмрүүлээд ёроолт нь орцсон юм шиг тийм одоо юмд би бүтэн жил биш штэ. Одоо 1 сард миний ноонш гарсан. Тэгээ 1 сараас өнөөдрийг хүртэл ерөөсөө ёроолт нь ороод гараад ирсэн юм шиг. Тийм богинохон хугацаанд зүүдлээд босоод ирсэн юм шиг юм амьдрал туулчлаа. Айгуу сонин би бүр өөрөө ч гайхаад байна. Тэгээ бурхнаас өгсөн өгөгдөл юм болоо даа гэж бодож штэ. Хавдраар одоо 4-5 жил амьдардаг хүмүүс амьдрахтаа нэлээд зовжээж өгдөг л гэж сонссон. Би ч одоо бүтэн жил зовсон юм уу, жаргасан юм уу, чухам яасан юм бэ гэдгээ ч баг ойлгоогүй шахаа. Энд идэгчээ сууж нэг юм л юм болсон. Зүгээр дэлгэрэнгүй ярих юм бол их хэцүү юм болно. Товчхон ярьсан ч бас хэцүү юм болчих гээд байна л та. Тэгээд товчлаа өнгөрсөн 1 сард бодвол яг оншоо. Тий, 1 сард оншоо. Ямар зовиурууд байх вэ? Гэхдээ зовиур гэхээр би өөрөө 40 жил тамхи татсан хүн. За. Тэгээ би өөрөө тамхинасаа гарч чадахгүй. Тамхиг би яагаад татаад сүүл рүүгээ татаад байгаа юм гэхээр нэг л их стресстэй хүн. Стрессэл тайлдаг л хүн. Ерөөсөө уурлаад л уурлангуудаа тамхиа татангуут тайвширт үдээд тэгэл би тамхины хүчээр л ер нь одоо тий аз жаргалтай яваад байна гэж л одоо дондогч болцсон л байсан байхгүй юу? Тийм байна. Эхлээд энэ намайг хатгаа гэсэн. Тэгэхээр би одоо яагаад ч би хатгаа авах ёсгүй. Яагаад гэвэл миний уушиг хизээч өвдөж үзээгүй. Хизээч ерөөсөө намайг нэгч заваагүй. Харин ч би өөрийгөө их зөв амьсгаатай. Их эрүүлж хэрэг зүгээр яг би энэ сайхан уушка тамхиар хордуулж байгаа гэдэгтээ дотроо жоохон шаналж явдаг байсан. Гарах гэхээр гарч чадахгүй. Дондцсон юм чинь ер нь муу зуршил чинь дон юм байлээ шүү дээ. Тэгээ гарч чадахгүй ингээд явж исэн. Тэгээд яг эмч нарт хэлсэн чинь та 40 жил тамхи татсан юм чинь одоо аргагүй шүү дээ. Одоо хохин. Одоо та тамхинтай гомд өөртөө гомд гэхэл маягийн юм хэлсэн. Тэгэхээр би одоо их өнөвшөл тэр дараа ерөөсө тамхиа яг тэр дорол хайсан. Ерөөсө хүн чинь
40 жил хайж чадаагүй юмыг ганцхан одоо эмчийн тэр нэг хэлсэн үгээр л тамхиг хайчихна гэхээр юм гэдэг чинь ерөөсө худлаа юм байлээ шүү дээ. Тэр донтоод байна, гарахгүй байна, дурлаад байна, шаал худлаа. Тэгээд би тамхинасаа гарчаад эмчдэр очоод тэр чи одоо юу 1 сараас хойш эмчин те 3 4 сар эмчи би тамхинасаа гарцсан одоо би зүгээр болцсон байхаа гэд. Ерөөсөө эмчилгээ хийлгээг өмөртлөө тийм гинэн би. Тэгс чи урдаас хөхрөөд ороодсон гимшил болж тэ та. Гэхдээ би одоо инээх үү уйлах уу те тэр хүмүүс намайг доромжлоод байгаа юм биш чаавас бас нэг яагаад ч байгаа юм те өөр юм. Тэгэл ороодсон гимшил. Ингээл энэ рүү зүгээр дэлсэл авчиж байгаа байхгүй юу? Ямар сони. Тэгээ би ч одоо 2 дугаар эмнэлгээс өсөөлөл 1 дугаар эмнэлэг за тэгэл нэг ховын нөгөө гранд юулэг гранд мед эмнэлэг за тэгээд сүүл рүүгээ хавдар биш болгоод байгаа шүү дээ өөрийгөө. Хавдар биш яагаад хавдар биш тэгээд тэгсэн чинь хавдартай бүр нилээн томхон хавдар ингээд гол ороогоод уушгины минь голыг ороогоод тэгээд барьцсан тийм нилээн том 4.6 3.7 хэмжээтэй айхтар том хавдар байна гэж гарч байгаа байхгүй юу бүр. Тэгээ одоо бүр тэр техникээрээ хэмжээд та одоо өөрийнхөө оншийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Би ерөөсөө зөвшөөрөхгүй байгаа. Зөвшөөрөхгүй хоорондоо эмч нарт би зөвшөөрөхгүй байгаа боловч дотроо би яаж шаналж ирснийг хэн ч мэдэхгүй шүү дээ. Тийм шүү дээ. Тэр хоорондоо би одоо тэгээд хүн чинь нэг ямар нэгэн гарц аврал нэг нөхний харанхуй там ёроод байдаг бол би тэр харанхуй ёроодлын бүр доор нь ингээд унтсан тий гарц хайгаад тэр гарц хайгаад ямар ч байсан би энд зүгээр хөвтөж байгаад өгөхгүй шүү дээ. Би ямар нэгэн надад гарцал байж таарна гэж боддгийм үү те. Хүний нэг өөрийн зүм бэлэг байдаг. Тэр зүм бэлгээрээ л гарц хайгаад байгаа шүү дээ. Тэр хооронд эмч нартаа би харахад ингээл зөрөөд байгаа юм шиг боловч сэтгэлээр унаагүй байгаа юм шиг боловч унаад байгаа байхгүй тэрийг би мэдчихэж байгаа. Дотроо. Тэгээ ерөөсөө энэ юу хавдрын мисаслын эмч нарын мэдэлд очиж байгаа юм би. За. Тэгсэн чинь ерөөсөө шууд за танд одоо 2хан гарц байна. Эсвэл та баруун уушка тэр чигээр нь ахвал. Эсвэл та уушка ахуулахгүй бол та одоо тэгээд одоо өхнө. Өөр зам танд байхгүй. Гэхдээ тэгээд би уушка ахуулчаад уушкгүйгээр аль зэрэг амьд явах уу би гэд асуусан чинь та 100 уушкаараа амьдрнаа. Гэхдээ таны 100 уушиг бас ноотой. Яагаад гэвэл та 40 жил тамхи татсан таны уушиг бол ерөөсө авах юм байхгүй байгаа шүү дээ. Одоо тэгээд гохин бараг л тэгэхэд яг арай гохинч гэж хэлээгөө энэ үний хэтрүүлэг те. Гэхдээ яг тийм хандлагатай надтай харьцаж байгаа юм. Надад ерөөсө яг тэгж хэлж гин гэж бодогдонгууд би жинхэнэ нөгөө сэтгэлээр унна гэж. Тэгэхэд би жаргай багшийн сургалтыг ингээ олцсон. Бүр юмд нь илссэн. Бүр 1-р дамжаанд нь явж исэн болоо яасан бол. Тэгэхээр чин би ангаахыг ч хослоо. Тий ангаахыг би хизээч үгүйсэхгүй. За жаргай багшийн энэ юу болвол сургалт бол сэтгэл зүй. Сэтгэл биетэй харьцаж байгаа. Би тэгэхээр өөрийнхөө сэтгэл биетэй харьцах ёстой. Өөрийнхөө сэтгэлээр хүчтэй байлгах ёстой. Энэ бол миний үүрэг. Нөгөө талаар бие махбодыг бол тэр ангаах нь шийддэм байгаа үз гэд ингээ явцсан чинь ёстой дэвслээ чороотоо утгаад хайцсан гэж хэлэхэд бараг болно. Тэгээ би ерөөсөө уушка бодохоор л ерөөсөө бүр сонин санагдал нүдэнд харагдал. Тэгэл нөгөө эмч чинь надад тайлбарлахдаа тэгэл баруун уушиг бол ингээд таны баруун энэ чэжиг ингээд нэлэнхийд нь бүрхсэн маш том эргэтэн тэрийг аваад харангуут л одоо элэг мэлэг хамаг юм энэ тэндээ аваарал ерөөсөл энэ дотоод эргэтэн мэн замбраагүй байдалд орох юм байна л да. Гэхдээ тэгээ би тэг замбраагүй болцсон дотоод эргэтэн байна. Хэдий болтол миний энэ зүлдийг чирж явах юм бэ те. Айгуу муухай аимшигтай байсан л да. Тэгээ би яагаад намайг ингэж хамлаад байсан бэ гэхээр биопсигийн шинжилгээ авч болохгүй байсан. 2 дугаар эмнэлэг дээр авах гэсэн чинь аппарат техникэнд дийлэхгүй. Ухаан бас л нөгөө нэг муухай хороо өнөртүүлж байгаа л нөгөө химийнхаа хороор хордуулж байгаа л намайг ухаан алдуулж байгаа л авсан биопсийн шинжилгээ амжилтгүй. Тэгээд
нэгдүгээр эмнэлэг дээр авсан биопси шинжилгээ бас амжилтгүй. Тэр бүр эрүүл гэж гараад би бүр баярлаад эрүүл байна гэж зүтгээд эрүүл байх ёсгүй. Наад чи эрүүл газраас чинь авцсан байна гэд. Тэгээд хавдрын эмнэлэг дээр ирсэн чинь ерөөсө таныг яг хагалгаа хийж байгаа юм шиг одоо биопсиг чинь авна. Таныг ингээд гуурсаар авч цагаан хоолоогоор ингэж авч болохгүй. Яг тэгвэл байрлал их эвгүй юм байна. Тийм учраас таныг бүр ингэж хагалж ээж авна. Тэгэхээр та нэгэн таглуулчих юм чинь баруун уушгаа хамт ахуулчих тэхүү гэж гуйж байна. Тэгэхээр би бүр ёстой нүд ороод ирээ. Гэхдээ тэгээд би баруун уушгаа ахуулчаад тэгээд би шинжилгээгээ ахуулаад гэтэл миний шинжилгээ уушгүй болсон хойно гараад ирүүлгээд гарчвал яах юм? Юу гэж ирүүл гэж гарах вэ? Улаан цай наа чин том хавдрал байна штэ гэх тэхээ. Тэгээ одоо би яах юм болж байна. Тэгвэл та уушгаа ахуулахгүй бол хагалгаанд ороод та биопсийнхаа шинжилгээг авах гээд. Тэгээд би бүр охиноо Японоос дуудаад аваад ирсэн. Харин энэ дашрамд хэлэхэд Японууд ч мэдчихгүй байх. Гэхдээ яг уу Японы ард түмэнд би баярлж байгаагаа илэрхийлчихье тий. Мэдхгүй ч гэсэн хамгийн гол нь манай охин тэнд бас нэг юуны нэлээд японочдтой адилхан тий тэр нэг Sony корпорацийн тэр нэг аюулгүй байдлыг техникийн компьютерийн аюулгүй байдлыг хариуцдаг тийм инженер хийдэг байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь энд ирээд манай ээж ингээд хавдар мавдартай гингүүт японочд ямар сайхан Монголоос ажиллаа ээжигээ харангаа гэд. Тэгээд Монголоос ажил хийлгдэг. Гэхдээ тэр чинь одоо тэрүүн шиг том тус монголчууд бие биендээ тех болов. Далимд бол ашгүй нэг ажлын оронтой гарлаа л тий. Тэр тал дээр би японочдоос одоо ч манай охин яг ажиллаа хийгээл цалингаа аваад ээжийнхээ дэргэд байж байгаа. Тэгэл цалин дандаа компьютер юугаар ороод ирнэ, дансаар ороод ирнэ. Тэгээд охин маань өдөр нь гэртээ ажиллаа хийн. Тэгээд бас ээжигээ шүн харна. Хажуугаар нь сэтгэл зүйн хувьд тэр чинь баг өвхтөл шахуу болцсон маш тэ өөрхий ба тий. Ээжтэйгээ ингээд яажсан амьдарч ийсэн. Тэгээд ээж минь юм гээл сонин болоод манай охин. Тэгээ би таар чи хоёулаа сонин бол жаргал багшийн сургалт ерөөсөө надад ерөөсөө нөлөөлөхгүй байсан таны сургалт. Яагаад гэвэл нөгөө хар цагаан хоёр юм чи ингээд давхцаад ингэчгэр чин те. Ангаахын эмчнэр болохоор намайг ерөөсөө чи сэтгэлээрээ над сэтгэлээр нэг бүсээ үхээд өгөөч чи гэдэг шүү дээ ер нь. Жаргал багшийн сургалт болохоор намайг гүй та сэтгэл та ингээд хүчтэй та өөрөө дотоод хүч чинь те дотоод одоо тэр дал тухамсар чинь таныг дийлнэ. Дал тухамсар чинь таны дийлэн. Тийм учраас та дал тухамсартаа тайван бай. Та таны сэтгэл хүчтэй бол та ерөөсөө юу яасан. Тэгээ сүүлдээ би ингээд бодоод байсан чинь ерөөсөө хорт хавдар болвол өвчин бишээ. Энэ бол эзэнтэй гомдсон эсийн бөөгнөрлөө. За ингээд гомдлын тайлчих юм бол та дотоод мөн чанар өөрийнхөө дотоод сэтгэлийг ариусгаж чадчих юм бол тэр эс чинь аяндаа задраад ингээд аяндаа эрүүл эрхтэн болж хувирнаа. Эн чинь ингээд хувирдаг эрхтэй. Тэгээ би гайхадгүй тэр чинь хавдар гэдэг нэг юм хатуу юм байгаад байгаа. Тэгээ тэр маань одоо ингээд алга болохоор яаж алга болдго юм болоо. Тэг ингээд өтгөнөөр гарчиг гэхээр тэр чинь одоо чэйжин дээр байгаа юм те. Яаж алга болд юм бол гэл ингээд гайхаал. Тэгэл ерөнхийдөө нэг тийм юу шиг хүн яваад байгаа байхгүй би нэг хүн харахад ингээд зүгээр тий. Царай зүс одоо нэг тэгээ манайхан бүр гайхаад үгүй чи ч одоо уушгины хорт авдар ихээр турж ицээл нэг тураалдаа ороод нүд ам нь ёнхоогоол царай зүс нь харлаал ингээд явцдаг чи ч одоо малцаал тэгэл энэ миний одоо нөгөө жүжигчний уран чадвар над нөлөөлсөн юм болов уу гэж би бодоод сүултээ бүр гайхаад хүн манай дүүнер чинь уйлж муулж ирээл тэгснээр намайг хараад тайвшраад ер нь энэ манай гамаа ер нь баашлаад байгаа юм биш үуч гэж бодсон ч байж магадгүй арайч тэгж хэлээгүй харахад ингээд эрүүл харагдаад байдаг. Гэтэл би одоо 3 юмтай тэмцээд байна шүү дээ. Дал тухамсартайгаа тэмцэж чинь за жаргаа багш. За тэгээд энэ ангаахын юутай тэмцэж чинь хараад бас нөгөө 3 дахь хүмүүст харагдахдаа би бас нэг тийм доошооч орчоогүй шүү. Ер нь би нэг өөх болоогүй шүү гэж харагдах гээд байгаа юм уу? Яах гээд байгаа юм те. Ерөнхийдөө нэг тийм сонирн байдалтай. Тэгвэл найзуудаасаа ерөнхийдөө дөөлөөд та нар надтай уулзах болоогүй, уулзахгүй би. Ерөнхийдөө сонсгосон, дуулгасан.
Тэгвэл нөгөөдөлч манайхан ч нэг өвдөн гүтлнэх мөнгө төгрөг цуглуулаад нэг хөмсгөө энэ дээр духан дээр хүчилгэж жагаад нэг ийм царай гаргаж байгаа бүгдээрээ эргэж ирдэг шүү дээ. Би тхийг ерөөсөө хүсээгүй байхгүй юу. Тэ? Гэхдээ чи ямар сони юм бэ? Бид нар чам дээр очиж илгэж штэ. Яагаад чи дургуусаад байгаа юм бэ гэхээр үгүй би найзуудтайгаа урд нь яаж уулзч ирсэн яг тэрүүн шиг уулзмаар байна би. Гоё болж байгаа дуулцана та нар төвчээртэй хүлээж гэсэн би. Тэг гайхаал нөгөөтөлч зарим нь бүр гомдоол үг хаяал эргэж эргүүлсэн үг гэж уурлаад байгаа хөөхөн л дээ тэр ч юм уу найзууд таны тэр биопсын шинжилгээ ч нь үл гээд бүр тэгээд биопсын шинжилгээ авчаад энэ яг хагалгаагаар авсан би зүгээр энэ эмнэлгийн тэр месаслын эмч нарт яг биопсигийн минь шинжилгээг хагалгаараар намайг нэлээд зовоосон ч гэсэн бүтэн авч чадсандаа л баярлж байна. Чадсанд нь. Шинжилгээний хариу гараагүйд нь одоо гомдолтой биш. Монголын одоо эмнэлгийн хөгжил нь тэртэй. Тэр таны биопсын шинжилгээг бүр ингээд нээж байгаа, апресс хийж байгаа тэгж авсан гэсэн үг юм уу? Яг задгаа нээгээгүй. Ингэж бүр ингэж юу яад юм бэ штэ ингэж бүр энэ 4-5 ингэж яасан энэгээр ингэж цоолж байгаа. Тэгээд яаж авсан? Ямар нэгэн хэмжээгээр биопсын шинжилгээгээд бүтэн авсан. Өөр одоо халдвартын эмнэлэг надад одоо байгуулсан гавьяан л дээр л дээ. Гэхдээ нэлээд зовоож иж гавьяа байгуулсан л да. Тэгээ ямар ч үс уушгаа бол бүтэн авахуулаагүй юм байна. Авахуулаагүй. Тэгээд наад бүр гарын үсэг зурулсан. Тэгээд уушгаа авахуулаагүй өөрөө тэгээ манай охин дүр тэгж за ээж чинь өөрөө уушгаа авахуулахгүй гэсэн шүү. Ер нь нэлээд зөрүүд хүн байна шүү танаа ээж. Ер нь бол авахуулах ёстой юмыг танаа ээж чинь авахуулаагүй дээ. Одоо ер нь бол хогчин дээр гэсэн маягийн хилээд бүр сэтгэлээр унгаачихж байгаа манай охин. Тэгээд буруу ч юм хийчихв. Авахуулах нь ч зүв байсан юм болов уу энэ төргээд бодоол тий. Хүн чинь тэгэж бодно шүү дээ. Би одоо бол тэр авахуулаагүй дээ маш их баярлж шүү дээ тий. Тэгээ бас нэлээд том хавдар юм байна л да. Би 4.5 см-ийн айл хэрэгтэй байх гэхээр чүдэнсний хайрцаг 5 см гэдэг шүү дээ. Тэгэхээр урт нь 5 см чүдэнсний хайрцаг 4.6 гэ боддоо. Чүдэнсний хайрцагнаас нэг 4 см дутуу. Тэгээд өргөн нь 3.7 гэж байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь нэлээд том хавдар. Нэлээд бараг 2 хуруу шиг юм байна да гэж бодчихлаа. Тэгэхээр тэр хавдар байгаа гэдэгт нь би бол эргэлзээгүй итгэсэн. Яагаад гэвэл зөндөө олон нарийн шинжилгээ хийсэн. Одоо тэгээд тэр чинь монголчууд юу яагаагүй гадаадаас одоо авсан яг орчин үеийн шинжилгээний аппарат болохоор тэр аппаратууд нь бол итгэсэн яалтчгүй. Тэгээд би хятад явъя гэж бодож ирсэн. Яагаад гэвэл би Турк явахгүй. Нэгдүгээр Турк хол. Тэгээд зардал мөнгө их гарна нэгдүгээрт. Хоёрдугаарт халуун. Тэгээд бид нар чинь сэрүүн уур амьсгалтай. Хөх хот бол яг Монголтой адилхан. Тэгээд бас монголчууд бас нэлээд олон өвөр монгол энэ төр байдаг. Өвөр монголчуудаа бараадсан дээргээд бүр шийдтсэн байсан. Тэгээ би химийн эмчтэй хэлсэн. Би ер нь хөх хотод очиж эмчлүүлэхээр шийдээд байгаа. Гэсэн чинь та хаан ч эмчлүүлсэн яг л энэ нэмийг уuna. Энэ 7 им гэж тавьсан биз дээ таны. Энэ 7 им та Турк явсан ч яг л энэ 7-г л уuna. Та хаашаа ч явсан ерөөсө бай эмчилгээнд л орно. Та бол хаглуулахгүй. Та бол одоо тэр юу химийн тариа энэ тэр байхгүй хийлгэхгүй. Яг л байн 7 им танд байна. Тэгвэл та азтай Монголд ганц юм байгаа гэдэг чинь та бол ерөөсө хаашаач битээ яв. Та яас их баян хүн бэ? Урлагийнх нэг баян гэж би сонсоогүй юм байна. Хөөхийнэ намайг бодож хэлж байгаа шүү дээ тэр юм чи минь. Тэгээд та одоо тэгэж өргөө зардал гаргаж ирснээс эндээ сайхан монголчуудынхаа дунд гэр орондоо сайхан идэж уугаад ажиллаа хийнгээ эмээ угаад ингээ сайхан жаргаад явж байгаа оронд хятад метад явж зүгээр байгаа мөнгөө үрж амьдралаа тэгэж хөмөрөх ямар шаардлага байна гэж эмч манай эмч хэлсэн л дээ. Тэр айгууг сайхан зөвлөгөө одоо тэр манай химийн эмч алтан цэцэг эмч маань тэгэж зөвлөсөн тэр эмчид би их баярлж байгаа харин баярлж шүү алтан цэцэг эмч. Та түрүү тэглэлээ шүү дээ. Ингээд нэг идэхгүй юм шиг маш ингээд хэцүү. За ер нь баг ингээд
Тэ уушиггүй болох ч юм уу, ер нь ингээд хавдраар явах ч юм уу нэг ийм байдал. Тэгтэл эндээс болохоор манай сургалт болохоор эдгнэ болно гэдэг нэг ийм хоёр юмны нэг ийм завсар орчоод байна шүү дээ. Тэндээс яаж тэгээд би шүү дээ ерөөсө гарч чадахгүй ингээд 6 сар явчлаа шүү дээ. Бүр 6 сар хүртэл 1 сараас ихсэн. Сургалтанд бол суугаад байдаг. Сургалтад сонсоод сонсохын дээр сонсож шүү дээ. Сонсоод яагаад би гарч чадахгүй байсан бэ гэхээр нөгөө шинжилгээг минь хийж эмчилгээ эхлэнгүүтэл шинжилгээ хийхгүй болчихгүй юу. Яагаад тэгэхээр тэр ойрхон тэр одоо тэгэл нэг оруулах болохоор тэр хортой юмд айгу хурдан оруулаад байгаа ойрхон оруулах та хордноо хэрэггүй та нэг 4 сар хүлээгээд тэгээд энэ юунда эмчилгээ юугаа томографийнхаа шинжилгээ хийлгэх гэсэн байхгүй. Тэгээд 4 сар хүлээх хоорондоо би ерөөсөө тэгээд манай дүүнэр манай охин ойр дотны найз нөхөд энтер мэн чи ерөөсөө нэг хавдартай хүний шинж чамд алгаа. Наад хавдар чинь ер нь итгээд байгаа юм биш үү дээ гэсэн мессеж хүмүүсээс ирээд байна шүү дээ. Үргэлж ажиглаж штэ тэр улсууд чинь. Тэгээ халаа намайг ажиглаад яаж ийн гээл. Тэгээ би нэгдүгээр жоохон нэг тийм нөгөө гүжирмэг талтай хүн байхгүй. Ер нь барагтай л бол нэг ханиад манадыг энэ төр тоохгүй талтай. Өвчин нэг юу яахгүй нөх өвчин ярих их дурггүй толгой өвдөжэвэл чимээгүй байж байгаа толгойнхоо өвчин намдах ч юм уу те ер нь чимээгүй л өвчин ярих ер нь дэмий гэж боддог юм уу хаашаа тийм үү тэгээд нэрээ надад би эхлээд их амьсгаад чийсэн яг тэр он ширлэрч яхад маш их амьсгаатай тэрийг нөгөө 40 жил тамхи татсны юу гэдэгтээ 100% итгэсэн харин таавал тэгсэн штэ тамхины буруу биш шүү хэрвээ тамхины буруу байсан бол манай дүүнэр би дүүнэрээ тамхинаас гаргах гэж ятгаад орчин тойрноо ятгаад тэгсэн чи юу яриад байгаа ангаамаа ээж тамхи татсаараад 87 наслсан тэр ах тамхи татсаараад ир хүрсэн хүлээж авахгүй за тэгвэл та нар хүлээж авахгүй бол миний дэргэд ядаж битээ тамхи татаарай гэсэн заа гээд миний дэргэд татахгүй тэгвэл та нар ядаж тамхиа цөөлөөрөө дөө тэгээд энэ дам тамхи татдгүй хүмүүсийг хордуулаад байгаа юм шүү бас гэсэн чинь харин тийм ээ тэгээд энэ төр бас тэгээд байгаа. Нэрэ бодсон чинь за арх хор гээл хүмүүс жигшдэг үнэхээр бас архины хордлого зөндөө байгаа боловч арх эдэний дээж гээл ярьдаг тий. Тохируулж хэрэглэх юм бол таалж хэрэглэх юм бол тамшаалж хэрэглэх юм бол бас эдээ тий гэдэг шиг ер нь бол тэгээд сүүлдээ таны тэр нөгөө тэр хичээлийг байж та бүр нэгдүгээр бүр би чинь үнгүүгээс нэхэлсэн штэ. Сонсоод над шиг юм итгэл үнэмшил муутай хүнд байнга сонсоод хэрвээ би нэг курс аваад бусдын авааг бол бас ингэхгүй штэ. Их сонин би чинь бас юмыг бас нэг яг өөрийнхөө өнцгөөс харчаад нэг тэгж юм амтанд одоо ханарчгүй гэдэг хүн биш байхгүй юу. Тэгээд одоо нэг курс дуусгахгүйтэл дараагийнх нь курс болонготл би ингээл элсэл яваад байгаа. Жаргал багшийн сургалтыг ерөөсөө нэг надад үйлчлэхгүй байгаа юм шиг үйлчлээч байгаа юм шиг нэг манан. Тэгтээ би хайж чадахгүй. Ерөөсөө хайж чадахгүй. Шүн би чинь нөгөө өдөр бас ажиллаа хийн штэ. Тэгээ ажиллаа хийн наашаа цаашаа явна тэр хооронд бас сургалт маань тасарна тий. Шүн очил нөгөөдгөө чагнаал унтчихна. Тэгэл ерөөсөө нэг жаргал багшийг л сонсч л явдаг. Ойлгоод сонсоод байгаа мó, ойлгохгүй сонсоод байгаа мó тэрийг ямар ч хэлсэн ерөөсөө сонсоод хүлэн зөвшөөрөөч байгаа юм шиг зөвшөөрөхгүй ч байгаа юм шиг ингээ яваад тэгсэн чинь нэрэ ерөөсөө нэг л бие маань хөнгөрөөд яваад байгаа байхгүй хөнгөрөөл тэгээд бурхан тэр тэнгэр гэж нэг хардаг гэд би тэр юмд маш их итгэсэн. Би нөгөө яг эмнэлгээс гараад тэгэхэд жаргал багшийн юмыг би сонсон. Нэгдүгээр дамжаандаа явж ирсэн үү? Хоёр тод явж ирсэн үү? Зайсан руу гармаар санагдаад би ерөөсө болдгоо. Зайсан намайг дуудаад байгаа байхгүй. Яагаад зайсан дуудсан бэ гэхээр юм их учиртай. Би өөрөө зайсангийн хүүхэд. Багнаас хүүхэд насаа зайсан
Тэгээд ээж маань нэг эмгэнтэй тэр модонд гişүү түүдэг байхгүй юу? Гişүү юм аргал түүдэг. Манай ээж чинь бид нар чи өнчин долуулаа өнчин хоцорч исэн аавтайгаа бүр нарийн ухаад бодсон чинь би богдууланд олцсон, зайсанд олцсон хүүхэд болч таарад байгаа байхгүй. За. Яг аав ээж хоёрынхаа намтрыг ингээд сонсох нь. Тэгэхээр ерөөсөө зайсан татагтаад байна. Өөр ирэхгүй. Тэгээ зайсан татагтаад үгүй бас би гэртээ ганцаараа штэ. Охин ирээгүй байсан үе штэ. За. Тэгсэн мөртлөө би гэртээ бясалгал сонсож хийж болно доо. Би бас нэг бясалгал оролдоо таны ямиг ингээд бясалгалыг оролдоод тэгээ чадахгүй ч гэсэн сонсож дагаж хийгээл ингээд бясалгалаа ерөөсөө зайсан тэр цаснаар штэ. 3 сард. За. 3 сар цаснаар ууланд очиж бясалгал хийх гээд явж байна нөгөөдөг чи. Тэгээд яваад ууландаа яг тэр ээжийнхээ гişүүд үдэг газар очиод суусан чинь нэг буг таарлаа. Ямар хөөрхөн буг вэ гэд би. Тэгээд нөгөө буг руугаа гитээд очсон чинь ерөөс намайг тоохгүй нэг муу өвс нөгөө цасаа малтаал юм олж идэх их өлссөн буг байна. Тэгээ би нөгөө бугныхаа зургийг аваад охин руугаа яваад охинтой ээж нь зайсан ч би чинь 2 3 харсан. Гараад нэг хөөрхөн буг байна. Одоо зургийн чам руу явуул гэсэн. Нөгөө буг чинь зүгээр ингээл хөөрхөн гэж ороолол над руу ингээд саригаад гүгээд ирдгийг. Тэгэхээр би ч гэсэн баярлаа л тий. Тухайн нилээл эврийн барьж үзээл чигтэх ингээл хацар масрын нилээл нөгөөдгөө ч хушуу мушуугийн хамар мамрын илүүлээд ингээд төөрхөн ингэжсэн бол гэв гинтх намайг мөргөө дунлаа. Тэнгүүт л өлссөн буг байсан байна л да. Тэгээ би чинь ямар ч хоол унд байхгүй явж исэн байхгүй. Ядаж ганц ширхэг бооцогч байхгүй. Тэгээ сандраал яг идэхим нэг чинь намайг энэ өлссөн буг байна гэж бодонгуудаа би чинь сандраал цүнх ухаач угаасаа идэхим байхгүй юм чинь. Тэгээд нүдний шил мөлөө зөөх гээд яатсан байсан. Газар нөгөө нүдний шилний мань гэр байжсэн чинь нөгөөдөг чинь нөгөө буг чинь миний нүдний шилний гэрийг авангуутал хивээд ундгийг. Тэгээд хивжих хооронд би нэг жоохон холдоод. Тэгээд эргэж хараад нөгөө буг руугаа хараад зогссон чинь нөгөө буг маань яана хахаад өгчвэт. Нөгөөдгөө бас би өрөвдөд яана энэ нүдний шилний гэр яг хоолонд нь тэглээд өгчих вэдэ гэд бодоод ингээ байжсэн чинь нэлээ хөвжсэн нөгөөдгөө хоол биш байна гэд хайж ийна. Тэгээ хаяхаар нь миний санаа амраад бас нэг бугны аминд орчиж магадгүй санагдаад. Тэгээ би модон дотор орж хожуул дээр сууж бясалгалаа хийх мэн гэж явсан чи нөгөө буг чинь араас дагаад. За. Тэгэхээр за модон дотор хөнгүү газар бясалгалаа хийж идэл энэ буг ирээд мөрөгчих юм бол би тэгээд дашин шиг олох юм байна гэд уулын ингэрлүү гараад тэгсэн чинь нөгөө буг чинь бас уулын ингэрлүү намайг дагаад. Тэгээд бас нөгөөдгөө төвөгшөд ямар ядаргаатай буг вэ? Би одоо бясалгалаа хийх гэжсэн чинь ингээ саад болоод намайг бясалгалч хийдгүүлэхгүй нэг бясалгадаг хүн нөгөөдгөө төвөгшөөгд ингээд уруудаад би ингээд зам руу явсан чинь нөгөө буг маань араа салтах гэдээ дагаад. Үгүй энэ ямар хачин зовлонтой буг вэ? Хүүшээ би ингээд гэртээ харих гэдэг шүү дээ. Чи яахад хүн дагаад байгаа юм бэ гэсэн. Тэгсэн чинь нэг хүмүүсийн нэг хэвтдэг нэг амралтын газрын нэг өөрхөн ингээд засцсан ийм модон ийм налуу наран шаардлага тэрэн дээр гараад хөшөө шиг нэг гоё сүрлэг амт ингээд зогсоод над руу хараад ах юм. Яасан сони юм бэ? Тэнгүүд би энэ буг ер бусын буг байна. Энэ ерөөсөө л яг сануулга өгч энэ жаргааваг шилдэг штэ. Өвчин таныг өхүүлэх гэж ирээгүй. Таныг өөрчлөх гэж ирсэн. Таны зан ааш те. Та ийм амьдралаар амьдарч болохгүй. Та өөрчлөгдөх ёстой. Буг хүртэлцэд надад сануулад байгаа юм биш үү? Хөөе энэ буг чинь ээж минь биш байгаа даа гэж бодогдоод. Бугаар те бугд хувлаад ээж минь ирээд миний охин аашаасаас те миний охин чи ингэж амьдарч болохгүй гэж хэлээд байгаа юм биш үү гэ. Надад ерөөсө тарих руу яг тэгэл ороод ирсэн. Тэгсэн чинь тэгээд би охин руугаа залгаад нөө машинд явж байхдаа охинтой ээж өстө яг бугад мөргүүлж би одоо таныг таг болчихорч өстө яг боож өөхөх шахлаа штэ ээж ингээ буганд мөргүүлээд өгч хамаагүй зэрлэг амтнууд тэгж ойртож болохгүй гэхээр би урдаас нь шал өөр юм яриад үгүй миний охин энэ буг чинь бурхан юм биш үү ээж ирээд намайг ингээд аварч байгаа юм биш үү надад яг тэгж бодогдлоо тэгээ ээж нь ер нь юу яагаад энэ их сонин асуудалтай юм болчлоо шүү.
энэ цаанаасаа нэг ерөөл тавилан байна. Тэгээд одоо ээж нь ерөөсөө л өөрийгөө өөрчлөх ёстой юм байна. Жагаа багшийн хэлдэг үний юм байна. Би таны тэр лекцүүдийг бүгдийг тогтоосон ч юм шиг тогтоогоогүй ч юм шиг сонсч ирсэн хэрнээсээ ойлгоцсон байгаа байхгүй юу? Тийм ээ. Тэгээ ойлгоцсон. Тэгэхээр өвчин бол энэ өвчин намайг өөрчлөх гэж миний зан чанар, миний ахуй байдлыг өөрчлөх гэж ирсэн. Хэрвээ чи өөрчилж чадахгүй бол огчны ёстой жинкнээсээ авч явна шүү гэж сануулж байгаамаа гэж жагаа багш ярьдаг шүү дээ. Гэхдээ нэг биш удаа ярьдаг. Тэр яриа нь миний одоо би ойлгоогүй юм шиг мөртлөө би ойлгоцсон юм байна шүү дээ. Тэгээ бүх яг тэр эврээрээ надад бүхнийг ойлгуулсан. Таны хичээлийг ч ойлгуулсан. Ээж эмийн ч ойлгуулсан те. Ерөөсөө юм гэдэг чи ийм учиртай. Хүүшээ би нарийн ярих юм бол бүр богдууланд олдсон хүүхэд штэ. Яг тэгвэл ээж аав хоёр яг нөгөө гэрээсээ хөөгдөд хоёулаа нөгөө хоёр гэрээсээ хөөгдөд гэр оронгүй болчоод намаасаа хөөгдөд. Гэр бүлтэй хоёр байсан. Тэгээд нэг хэсэг яг 100 таарсан. Тэгээд богдууланд зайлвал шөнө нэг дээлээ дэвсээд нөгөө дээлээ нөмрөөд богдууланд хончоод өдөр нь хоёулаа хөтөлцөөд ажил хайж гүйж явахад би олдсон хүүхэд юм байлээ л дээ. Тэгэхээр нэг бодлын би ээж аваа одоо хайрын хүүхэд, хоёрдугаар яг богдууланд би ингээд юу яасан хүүхэд. Тэгэхээр энэ богдуул тэр буг мог би чи хүн чинь ийм сонин юмар ингэж холбож бодож байгаа шүү дээ. Тэгэхээр чи ер нь яасан тэнэг хүүхэд вэ? Чи над хурцаашаа тат миний хүү гэж ээж хэлээд байгаа. Жаргаа багш чи яасан мулгуу хүн бэ? Одоо өөртөө итгэхгүй хизээ итгэх гээд байгаа юм бэ чигээд ингээд давхар тэр бугын эврээр тэр бугч намайг нэг сүртэж мөргөөг үлдээ тэр олон салаа юм чинь ондгүй юм байлээ шүү дээ. Би ингээд өнкрөөд бүр ингээд өнкөрсөн газараар тэгэл надад байсан хэр бүртэг те. Миний дотор зөндөө их хэрцсэн, зөндөө их болонгортцсон тэр айхтар ямиг тэгж гөвж өгсөн. Тэгээд тэр би буганд их баярлсан. Ийм хачин үйл явдал тохиолдсон надад. Энийг бол за худалч хүн за карм гэдэг хүн худалч бол хэн ч итгэхгүй надад нөгөөд чи залж байна. Үнэндээ би худлаа ярьж үзээгүй миний хамт олон одоо ойр дотныхын мэдих болохоор би итгэх байх л гэж би бодож нэг тийм зүүд шиг юм надад тохиолдсон шүү дээ. Тийм байна. Ястай зүүд шиг юм байна тий. Тэгээ би нэг монголчуудын донд штэ нэг ийм үг байдیں۔ Тэрийг яг эсэргээр нь хэлдэг. Юу гэж өгөхээр өвчин хэлж ирдэггүй, хийсч ирдэг гэдэг үг байдаг байхгүй юу? Би болохоор тэрийг өвчин хийсч ирдэггүй, хэлж ирдэг гэж. Яг үнэ. Тий. Гэхдээ ерөөсө хавдар өвчин биш гэдэг нотлогоог би одоо яг өөрийн биеэрээ нотлчоод байна тий. За зүйтэй. Тэгэхээр штэ хүмүүс хавдар гингүү хавдар зүгээр ядаж хавдрал байна үстэй. Урд нь хорт гэдэг айхтар үг оруулдаг нь ямар учиртай юм бэ гэж би бодоод хорт хавдар гингүү хүмүүсийн зөв инээжсэн царай ингээл гачин болоод тий. Шууд өхөл нүдэнд харагдаал. Тэгэл нөгөө хавдар тусцсан хүн нь чөтгөр шиг хав хаар юм гээд үрчээсэн. Тэгэл нэг ямар ч өнгө зүс байхгүй бүр нэг хиймэр нөхс ийм болж харагдаал. Тэгэл манай дүүнер чинь зүгээр байсан тэд нар ч нөгөө ажил төрөл хийгээд амьдралаа хөөгөө явчихна. Бид нар баг уулзалтахгүй штэ. Чинь ийм юм болчихжээ нөгөө хаамаад гэсэн чинь нөгөөдөл чинь дарвайтал уйлаад нэг нэгээрээ цовж орж ирээл урд ирж өвдөг сүг хоёр хөлөөрөө өвдгөн дээрээ сууж ирээл гэж уйлгуутал би өөрөөсөө нэрээ шок цаашаа болж байгаа байхгүй юу. Тэгэл би тэрнээс хойш шүү дээ ерөөсөө би найз нар маань ч гэсэн ирэхээр нэг ингэсэн улсад орж ирсэн. Чавж би тийм царай хармааргүй байгаа байхгүй юу. Тэгээд удахгүй өгөх гэж байгаа хөрхийл гэж бодож байгаа. Тийм удахгүй. Харин яг тэгэж ирээл тэгэл миний ерөөсөө за би хүн амьтантай уулзах хэрэггүй юм байна те. Тэгээ сүүлдээ би нэгдүгээр тэр хооронд намайг 2-3 сар би чагнуул чадсан эднэр. Энэ ангаахын эмчнэр сэтгэлээр унгааж чадсан. Тэр хооронд би ажиллаа хийгээд явж явах байсан юм бил. Миний ажлыг 3-4 сар тасалдуулсан тий. Хэрвээ би одоо жаргаа багшийн хичээлд арай эрт суугаад итгэл үнэмшил байсан бол би тоохгүй. Тэгэл за тийм гэл явах байсан. Тэгтээ эдгээр намайг 3-4 сар чадсан. Сүүлдээ би бүр ажлаа өөрөө хийсэн. Тэгээ гэртээ одоо байгаа л ахаар чинь
элдвийн бодогдсон тий. Тэгээ шүү дээ. Тийм тэгэл одоо хүүхэд маань ирээд бүр нөгөө ээжийн өвчнөөр манай хүүхэд бүр ерөөсө жаргацсан. Тэгээ ерөөсө энэ гэртээсээ ажиллаад ээж бүр тэгж ярих юм бол манай охин чинь одоо юу штэ насан туршдаа юугаар явцсан, боловсролоор явцсан, нэлээд өндөр боловсролтой ер нь нэг айхтар тэгээд биед гадаадд юунд Японд 15 жил амьдраад тэгээд тэр Америкийн их сургууль тэр юунд Балгаар 4 жил амьдраад тэгээд энд бас нөөб өчнөө төсөл мөсөл дээр ажиллаж исэн тийм хүүхэд. Тэгээд нөгөөдөг чинь үргэлж тийм амьдрал хөөсөөр хагаад нөгөө ахуй амьдрал нь бас ингээд нэг юу яас хорхигдсон. Ерөөсөө нэг номын хүн би явж идэг тэгээд би чинь одоо өглөөл би яаш та 10 юм заадаг шүү дээ. Тэр 10 чинь суур ер нь би бясалгал гэж үзсэн. Суурь нь бясалгалаар талархаж болж гин, бясалгалаар тий залбирч болж гин, бясалгалаар мантра хийж болж гин. Тэгэхээр ерөөсө бясалгал их чухал юм байна. Бясалгал хүний сэтгэл зүйг маш сайхан тайвшруулж өгч гин. Бясалгал хүнийг эрүүлжүүлж гин. Бясалгал хүний стрессийг тайлж гин. Ерөөсөө хүний одоо уг үндэс нь бол ерөөсөө бясалгал юм байна гэдгийг би маш тэгэхээр ерөөсөө би өөрийнхөө замыг миний амьдралын зам шал өөрөөр яваад одоо би сургалтаа хүртэл би өөрөөр явуулж байгаа эхэлж байгаа шүү дээ. Тийм үү. Тэгээд одоо тэр хүртэл ингээд шал өөр одоо тэгвэл яг сургалтын дээр яриад байдаг өвчин нөө эдгийнхийг бол зорих хэрэггүй гэдэг байгаа шүү дээ. Тий. Эдгэрчээ тэр нэг сайхан амьдралаар амьдрах. Тэр болгон тий. Нөгөө амны бэлгээс аштын бэлэг гэдэг шиг. Гэхдээ миний сургалт бол өвчнөд холбоогүй сургалт шүү дээ. Ярианы ур чадвар за тэгээд тэр ээрүү гацаа тий янз бүрийн тултраа хөөхтүүд тэднэрт чинь тэр бясалгал тэр тайвшрал тэр өөртөө итгэлийг би бас заах арга арай өөрөөр хийдэг болчиход байхгүй заах арга. Тэгэхээр арай хурдцтай өөрчлөгдөж чинь нөгөө хүүхэд байна. Таны ингээд өвчнөө эдгэхээс гадна шал өөр төвшөнд гарч амьдрах. Өөр төвшөнд гарах тийм ээ. Өөрийнхөө тэр амьдралын арга барил, эргэн тойрондоо хандаж байгаа хандлага тэр бүх юм өөрчлөгдөж байгаа. Гэдгийг наа үлгэр жишээ болоод байгаа юм байна шүү дээ. Ажиллаарай өөрөөр явуулж байна. Тийм. Юун өвчин цаашаа болцсон тий. Манай удамд хорт хавдар гэдэг өвчин байхгүй муу ярын өвчин чиржирлээ гэсэн яриа гарцсан байгаа байхгүй юу. Тэгэхээр би одоо хүмүүст юу гэж хэлэх гэж байгаа гэхээр ерөөсө хорт хавдар удамд битгий илхаанч хорт хавдар гэдэг өвчин байхгүй. Энэ ерөөсө санааных юм байна. Харин би энийг өөрийн биеэр нотолж чадсан. Яг зөв. Тэрэндээ баяртай байна. Нотлуулж чадсан жаргаа багштай бас баярлж ин танд өөрт чинь. Баярлалаа. Таны тэр юу нөгөө чүтэнтний хайрцаг шиг хавдар ч нь бол байхгүй. Гэхдээ тэгээд нөгөө 4 сарын хүлээгээд би 10 сард өгж байгаа байхгүй юу? За. Би чинь 7 сард юу яагаад 7 сард энэ имээ ууж эхэлсэн шүү дээ. 7 сард ууж эхлэнгээ би нөгөө ментор наран цэцэрлэлтаар сонгож авсан. Яагаад наран цэцэрлэлтээр ажиллах шалтгаан нь юу вэ гэж одоо хүн гайхах бах те. Урд өмнө би наран цэцэрлэлтийг танихгүй. Яагаад бит хоёр танилцсан бэ гэхээр наран цэцэрлэл маань бас 3 4 5 хорт хавдартай. Надаас илүү хүнд өвчтэй. Бит хоёр нэг эсэлтих байхгүй юу? Одоо оюутнаар ярих юм бол нэг дамжааны оюутнууд те. Тэгээд нөгөө намжилмаа багш бид нар энэ урд цэцэрлэгт хүрээлэнгийн тэнд нэг зугаалга хийсэн. Уулзалт тэр уулзалтаар манайх нөгөө цэцэрлэгт хүрээлэнгийн хажууд байдаг болохоор ойрхон яваад очсон. Тэгээд наран цацралт бид нар танилцаад тэгээд нэг одоо нэг бүлгийн уулзалт маягийн юм манай ажил дээр очиж хийгээд тэгээ би энийг гүнзгий мэдэрсэн. Тэгээд би наран цацралтыг ер нь нэг арай л өөр хүн, арай л нэг мэдрэмжтэй хүн юм шиг санагдаад. Тэгээ ментор багшаараа сонгосон. Тэгээд бүр наран цацралт чинь өөрийгөө яа гэж байгаа хүн шүү дээ. Тэгсэн чинь яг тэгэхэд менторийн сургалтанд сурж исэн үеийн. Тэгээ бит хоёр улсын баярын үеэр юу яасан? Хоёулаа амралтанд цуг очиж амраад. Зориуд амралтанд цуг явж байгаа. Яагаад тэгэхээр нөгөө хоёулаа хүн байхгүй их сайхан нам гүм газар би таныг каван тэмчилгээ хиймээр байна гэж байгаа. Наран цацрал их өөрхөн сэтгэлтэй. Тийм ээ, сэтгэлээрээ л яасан. Их сэтгэлтэй, их сайн надад
Тэгсэн чи би квант эмчилгээ хийх гэхийн тулд наран цацралтайгаа амралтанд яваад бүр охиноо аваад явж байгаа байхгүй юу? Тэгээд модон дотор эмчилгээ хийж байгаа. Бясалгал хийгээд. Бясалгал тий эмчилгээг 2-3 хийсэн бид нар. Тэгээд энд ирээд тэр чинь ажил дээр зөндөө хийсэн. Тэгэл ингээд юу яагаад тэгэл ерөөсө би хөнгөрөө. Тэгээ би бушуухан томографийнхаа зургийг өгөх юм авах юмсан. Тэгээ эмчтэй ирээд би томограф авахулмаар байна. Болоогүй цаг нь болоогүй. Та 10 сар гаргаж иж тийм ойрхон хийдгээд иж болохгүй. Тэр чи хортой. Нөгөө нэг хор шахдаг улсууд чинь айгүй хайрлаад хортой энэ төр гээд намайг хайрлаад тэгээд би наран цасралт хэлсэн чинь за яах юм кармч та яарад яах юм бэ? Цагийн цагтан л үзүүлгээд. Тэгээд бүр арайч уу гэж нэг цаг нь болоод үзүүлэхгүй юу? Тэгсэн чинь нөгөө 4.3 байсан юм чинь бүр байхгүй. Тэгээ тэр 0.7 мм 7 мм те 0.7 см 0.7 гэдэг чинь тэгээ 0.7 гэдэг чинь юу штэ? Миллиметрээр үзэн штэ те. Ийм том байсан юм чинь те. Тэгвэл энэ ер нь хальс юм харагдаад байна да. 0.7 жоохон цуцаавтар хальсан нь үлдсэн байна. Хавдар нь алга гэдэг. Яг тэр онш битсэн хүн бол намайг эмчлээгөө. Зүгээр л томографийн шинжилгээний хариу гаргаж байгаа юм чи байхгүй юу? Зөв. Тэгээд үгүй одоо би чинь тийм шүү дээ. Харин тийм байна яста. Манай эмчилгээ танд яста үнэхээр зогсон байна. Бүр ийм хурдан буудаг юм ер нь байхгүй дээ. Сони манай эмчилгээ ямар сүрхий зохио вэ танд гэхээр харин тийм ээ танай эмчилгээ надад гөөмөн сайхан зогчээ гэ. Тэгээ би баярлаад наран цацралтад хэлээл бит хоёр чинь юу яагаад наран цацралт тэр юуны ард бүр уйлж ин чаавс. Хөөхи бүр уйлаад тэгээд охин руугаа яриад нөгөө нэг биднэрт бясалгал байгаа штэ. Тий, сайхан мэдээ. Сайхан мэдээ. Тэр сайхан мэдээ чинь тий тэгээ би сайхан мэдээг охинтой дуулгасан чинь ээжээ үннүүдээ л гэдэг ах юм. Үгүй үнэн одоо ээж нь би нөгөө машина барьдсан явж байхдаа одоо ээж нь юу яана наран цасралт руу яриадах гээл. Тэгээд бас тэр үед чинь нөгөө бензин олдохгүй ээ. Тэгээ бас бензин авъя. Ээж бензиний битээ аваа. Манай нөхөр аваад өгч штэ та одоо. Зүгээр шууд ир гэсэн чи би чи ер нь хүн яадгүй хүн чи. Би авнаа би өөрөө авна гэд бензинээ авчаад арьсан чи. Манай охин гэрээсээ гардггүй бас тийм хүн чинь хаанаас цэцгийн том баглаа авчиж ингээ ширээ засчиж ямар гоё. Хүний амьдралд штэ зөндөх баяр тохиолдог ээжээ. Тэгвэл ийм том баяр байхгүй штэ гэд намайг барьж авч үнсээд уйлаад тийм юм болсон. Би бол цэцэг зөндөл авсан л та тий. Тэгвэл яг тэрүүн шиг тэгээд би дахиад наран цэцэрлэг рүү хараад цэцэг мэцэг нөгөөдөг чинь бэлж би яст булгааг ингэнэ гэж бодсон ч хүсчээж юу яриад байгаа. Жинхэнэ ийм юмн дээр л баярлдаг байхгүй. Өөр юун дээр жинхэнэ баяр гэдэг чинь тэр штэ. Тэрнээс ямар өөр таны тэр нэг уран бүтээл хийгээд нэг кинон тоглоод тэр мэр чинь баяр биш штэ ээж. Энд чинь хамгийн том аз жаргал гээд. Нэг тиймэрхүү юм бол болж өнгөрслээ сая тий. Тэгээд дөрөв жүдэнцний хайрцаг шиг том байсан юм чи одоо тэгээд ингээд хальс байна л да тийм ээ. Тэгээд 0.7 гэдэг чи одоо хальс байгаа. Тэрнээс хойш тэгтээ би бол тэр Туркийн тэр оншилгоонд бол өстой бас баярлсан. Тэрний нөлөө бас байсан. Тийм байна тий. Тэгээд тэр нөгөө та түрүүн бас хэллээ л дээ. Ингээд бид нар хортой хавдар гэж яриад. Чи зүгээр нэг нэрлэлсэн нэр тийм ээ. Тэрийг л одоо өөрчлөмөр байгаа байхгүй юу? Нэг юм нэг дотор нэг юм хор цацруулаад байж идэг нэг амар. Тэгэл тэр хорн байж та ингээд хавийн амьтныг би одоо энд сууж ин хортой хавдартай хүн хортой. Тийм учраас тэр би одоо ярингууд л миний хортой шүлс тань руу халтаад. Тий. Ийшээ шалдаад, ийшээ зүсрэл хав амьтны ямар хорт могоо биш үү те. Яг тэгээд ойлгуулсан. Тэгэл тэрнээс айгаар те. Хорт хавдар гингүүтэл энэ хавдрын имлэг хүртэл аимшигын харагтаал. Хаалгаар нь орохоор мангасын амар орж байгаа юм шиг харагтаад. Тэгж хүнд их тийм хүнд сэтгэл төрүүлж идэг нэгдүгээрт, хоёрдугаарт эмч нарт бас их асуудал байна. Яагаад сүүлийн үеийн эмчнэр биш ерөөсө үннийг хэлнэгээд та бол өхөн гэж үннийг хэлдэг болцсон. Үннийг хэлж болно л доо. Гэхдээ ерөнхийдөө бол юу тойруу замаар ч юм уу те. Гэхдээ танд гарц байж байгаа шүү дээ. Гарц хаанч байдаг гэдэг юм нэг эвтэйхнэр хэлэхгүй шууд өхөн
гэж хэлдэг болсон. Хүнийг айгүй их сэтгэлээр унгаадаг болсон. Яагаад ингэ сэтгэлээр унгаагаад байдаг юм бэ гэхээр манай охин чи юмыг дандаа нэг эргээр тайлдаг хүн байхгүй юу? Үгүй ээжээ дараа нь ингээд өхгүй та ингээд эдгэн гингүүтэл өчнгүүтэл та эдгэн гэсээр хагаад энэ хүн чинь өвчлээчтэй гэд гомдод тавьдаг байх. Тэгэнгүүт ял асуугаад байгаа юм билээ. Тий. Тэгэнгүүтэл өөрсдийнхээ арьсаа хамгаалж наадуул чинь тэгээд байна. Тий. Тэрнээс биш арайч бас эмчнэр юу яахгүй. Тэгээд арьсаа л хамгаалал дараа нь өхгүй гэж итл өгчүүл алуу тэр өхгүй гэсэн хүн чинь өвчлээ штэ. Тий. Амь нэхэд байгаа байхгүй. Амь нэхэд яг тэгээд эдгээр чинь харин өхөн гэж яагаад үхээгүй бол өгчээсэн хүнийг би эдгээсэн штэ гэж ярих юм уу одоо хааш. Нэг тийм буруу технологи явагдаад байгаа байхгүй эднэрт. Тэгэхээр одоо таны тэр хилээд идэг, өглээд идэг, маш олон давталттай гэсэн юм сонсоод идэг. Тэр бүхний чинь цаана энэ бол яг зарим хүмүүс бол ястаа нэг сайхан монхруулж ин да хөөрхий энэ төр гэж ярина те. Тэр одоо үгүйсэхгүй тий. Үнэхээр тийм. Хорт хавдар бол өвчин биш ээ. Хорт хавдрыг яагаад тэгэж өвчин гэж үзээд яагаад ингэж их хүн дээр хүлээж аваад байгаа юм бэ гэхлээр эмчлэх арга барилаа олохгүй буруу аргаар эмчлээд буруудуулаад байгаа учраас хорт хавдар өвчин биш. Энэ бол зүгээр сэтгэл зүйн гаралтай ястай нэг гомдсон эсүүдийн чинь бөөгнөрл тий. Тэр гомдлыг тайлахад тэр эс задрна. Тэгээд эрүүл эс болоод буцаад хувирна. Яг тэр ерөөсөө яг үнэн. Одоо үнэн тийм том хавдар хайччихв. Тэр чинь одоо чэйжинд байгаа хавдар штэ. Баасаар гарах хүндэс байхгүй хотод руу ороод. Шээсээс давсаг руу ороод шээсээр гарах хүндэс байхгүй. Биэнд шингэн штэ. Биэнд яаж шингэх вэ? Эрүүл эс болоод буцаад уусаад алга болж ийн гэдгэл ер нь би тэр чинь энэ олон сарын хугацаанд бодно штэ. Тэр том одоо болдгсон бол цаан гэрлийн бяцлал гэж бодоод бяцлалаа хийнгүүтэл ингээл бүх өвчин дээрээсээ ингээл юу ягаал бүхэл бие минь ингээл угаагаад ариусгаад ингээл нөгөө хар өвчин чи ингээл доошоо гасгараал гэд бид нар ингэж мэдэрч идэг штэ. Тэр бяцлаглыг яг өөртөө зөв авах итгэл үнэмшил маш чухал юм байна гэж бодоод би 2025 онд одоо би өөрийгөө ингээд шинээр төрж ийн гэж бодож штэ. Одоо би төрсөн байна те. Одоо би яг няра дээрээ явж байна. Цаашаа намайг үлгэдэж авах бяцлаглын одоо би бяцлагч болно. Тэгтээ би энэ ажлаа хийн. Ажлаа бяцлаглын аргаар хийдэг. Тийм шинэ аргачлал олж авч байгаа би. Олж авч байгаа тий. Бяцлаглын аргаар л манай хүүхдүүд орж ирээд бяцлаглын аргаар хилэн засаад явах тийм арга зам хайж штэ. Ястаа яг. Би тэгэд юу яасан 2 3 хүүхдээр туршсан. Эрүү гацаа хүүхдүүдийг нэг энэ сургалтын төвөд алнаа. Нэг сургалтын төвийн нэг юу гарч ирлээ. Би муу хэлж байгаа юм биш л дээ. Яг нь ер нь ингэж хүнийг хуурах ямар хэрэг байна даа л гэж бодогдсон. Эрүү гацаа бол ерөөсөө юу сандрал мандрал юу чи. Гэхдээ гачин бүр нэг сайх санаанаасаа бурж ийна тэр одоо их том багш гинэ одоо. Тийм бүр ерөөсөө насаараа юм байх юм шиг юм болгоо яа. Тийм ингээ бүр гачин. Гэтэл тэрний арга техникийг би мэднэ. Тэгээд тэрэн дээрээ бяцлаглын арга хийгээд би эрүү гацааг нэг уншилтаар сургуульд орцсон битгий хэлбэр 4 5 дугаар ангийн сайн уншиж чаддаг хүүхдтэр хийдэг байхгүй юу. Тэгсэн чинь сая би уншиж чаддгүй сургуульд ороогүй хүүхдтэр туршиж байгаа. Яг яагаад туршсан гэхэд тэр хүүхэд туршлагын тулаа биш. Үнэхээр хэцүү хүүхд ирсэн л дээ. Гэл ерөөсө бүр ээжин санаа зовоод тэр үтгэл би санаа зовоод яана энэ хүүхд ч одоо бүр ингээл нүдэн ингээл зэхийгээл ингээл ингэчдэг. За би энэ хүүхдтэр ажиллана. Тэгтээ би өөрийнхөө аргаар ажиллаж чадахгүй. За би өрөвдөөд энэ хүүхдийг авахаас өөр замгүй болчлоо. Тэгтээ чи хэрвээ зогсооч чадахгүй надад гомдож ирэхгүй шүү. Би зүгээр өөрийнхөө туршлагаар нэг авъя. Тэгтээ чи цаг 30 минут байхад чи яг миний хажууд байна. Хүүхдтэйгээ ажиллана чи. Яг миний заавраар байна та хоёр гэж хэлээд ээж хүү хоёрыг яг ээжийн адилхан сургаал хүүхдтэй нь ажилуулаад туршсан чинь 12 удаагийн сургалт биш 11 удаагийн сургалтаар нөгөө өгч зүгээр ээж нь бөөн баяр. За энэ бяцлаглын аргыг ба штэ энэ өөрийнхөө одоо би энэ бяцлаглын үндсэн аргыг ба штэ
өөрийнхөө сургалтанд нэвтрүүлэхэд ийм том амжилт гаргаж штэ. Би бясалгалын арга гарах хэрэглэнэ та хоёр дээр л гэсэн би. Гайхалтай. Тэгээд одоо би ээрв гацаа хүүхдийг ерөөсөө сургуульд орсон бай ороогүй байна болоогүй гэхгүйгээр даваа яваад иргээд өөрийнхөө нөгөө аргаа хэрэглэнэ гэх мэтэр ингээд надад нэг жаргал багш надад байна штэ. Эрүүл мэндийг өгөө зогсохгүй. Сургалтын арга зүйг одоо суурийг ингээд надад тавиад өгчөж байгаа байхгүй юу? Тэгээд танд баярлалаа таа. Тий. Тэгвэл тэрийг ингээд тий. Тэгвэл тэрийг тэгж боловсруулж гаргаж ирнэ гэдэг чинь миний ухаан л та. Тий. Тэгвэл тэрний суурийг би олж аваагүй бол би ухаанаа зөв ажиллаж чадахгүй шүү дээ. Ямар нэгэн зам тийм биз дээ. Би тэр саяны тэрийг чинь сонсоод их баяртай байна. Бясалгалыг сонгоноо, цаашдаа би одоо ингээд бясалгалаар явна гэд. Үнэхээр одоо маш зөв. Энэ хүн гэдэг амьтан чинь эцсийн дүндээ нөгөө гээрэх хэвээр байна л. Бидний сүнс гээрэх хэвээр байна. Тэгэхээр бясалгал дотроо бас тэр гээрэх олон янз байна. Их олон янз байна. Гэгээр л рүүгээ явдаг. Тэр бясалгал нь хамгийн чухал юм байна лээ. Харин тийм ээ. Тэгвэл наан өнгөцхөн байдлаар нэг ойр зуур юм бясалгалууд бас нь цаашаа ингэ гүнзгий явуулахгүй байна. Би бас судлаад байгаа байхгүй юу. Тэгээд за энэ жаргаа багш энэ сургалт бол эхлээд удаагүй те. Тэгсэн мөртлөө ийм хурдцтай одоо дэвшил гараад байгаа учраас жаргаа багшийн бясалгал их зөв зам дээр байна гэдэг би өөрийн дүгнэлтийг хийгээд байгаа байхгүй. Тэгээд ерөөсөө жаргаа багшийг л бараадъя гэж би бодоод. Миний бясалгал биш эн чинь жаахан тэгээд таны хөөж яваа бясалгал чинь тэр байхгүй юу? Бит хоёрын ярианаас хүмүүс бол энэ ховт хавдар гэдэг бол үнэндээ өвчин биш юм байна. Энэ нь бол сэтгэл зүйн шалтгаантай тэр нэг эд эсүүдийн бөөгнөрл юм байна. Тэр сэтгэл зүйн шалтгааныг тайлцахад буцаа задарчдсан байна. Тэр хортой мортой гэдэг ингээд ахаас айхаа болох хэрэгтэй байна. Бодтой одоо эдгэрсэн хүн бодтой ингээд энэ амтлаад явж байгаа хүний үгээс ингэж бол ойлгож авч байгаа хаа гэж найдаж байна л да. Тэгээ миний нэг хэлдэг юм түрүүн ингээд яг надад бодогдоод байна л да. Яг үнэндээ кармагч өвчин болвол биш үү нэг юм хэлж ирд юм билий. Нэг юм хэлж ирд юм билий. Гүй чи нэг ийм хүн биш штэ. Чи ингэж явах хүн биш штэ. Чи арай л нэг төөрөлдөөд буруу замаар яваад байгаа юм биш үү дээ. Чи нэг арай өөр өгөгдөлтэй хүн штэ. Чи тэр өгөгдлөө ашиглал та ч гэдэг юм. Яг тийм юм байлээ. Намайг бол бурхан цаанаас нь тэр буг хүртэл тэгээд чамд бол ашиглуулах энэ хүн төрлөختөнд ашиглуулах юм зөндөө байна. Танд маш их материал байна. Тэрийг гүйцэд гаргаад өгчих. Надад аашаар шингаа жоохон татчих та. Гэдэг сануулга надад болсон байхгүй энэ өвчин. Тийм. Би таны ярианыг сонсоод байхад яалтчгүй та бол нэг ийм илүү тийм буянлагч гэх юм уу нэг ийм одоо бясалгал гэгэрэл спиричуал одоо сүүлийн сүнслэг гэж хэлээд байгаа. Надад бол ерөөсөө бясалгал дутаад байсан юм байна л да. Тийм байна. Тийм ийм өгөгдөл байгаа байхгүй юу танд. Тийм байна. Тэр өгөгдлөө ашиглахгүй илүү нөгөө нэг ааш авир илүү нэг ийм арга талдаа яваад байгаа. Харин тий. Тэгэхээр дуудаж штэ. Дуудаад байна. Тэгээ миний түрүүний хэлсэн нөгөө өвчин хийсэж ирэхгүй, хэлж ирнэ гэдэг байгаа. Танд нэг жоохон сануулга өгнө гэж байгаа байхгүй юу? Сануулга өгөхөөр барах уу тий. Бясалгалын аргаар наад хичээлээ заан шүү гээл сануулга. За харах чи нарай буруу байна гэдэг. Тий. Сануулга өгнө гэж байна. Тэр нэг эцэг хүмүүсийн гомдол ч юм уу юу ч нэг тийм байдлаар ирнэ гэж. Тэрийг бид хүлээж авахгүй. Өөстөө ингээл яа нэг эго гэж нэг айхтар юм байна штэ бид нар чинь. Тий. Болоод байна зүгсэн анаараа ингээл. Одоо манай энэ Кавант ангаагч нар энэ эдгэрлийн өргөнд чинь ажиллаж байгаа. Тэгээ манайхан тэгж ярьж байгаа. Үгүй энэ багшаа хамгийн айхтар энэ хүнийг эдгэхгүй байгаа. Хамгийн айхтар юм энэ хүний хүмүүсийн эго нь ингээд ажиллаад би мэдж जैन, би чадж जैन. Харин би гэдэг юм л хүнийг ерөөсөө алж जैन. Ингээд байгаа хүн ерөөсөө идэхгүй байна. Одоо энийг яаж бууруулах вэ? Би жоохон албан тушаалтай хүн, би нэртэй төртэй хүн, би энийг ч сонсохгүй. Би өөрийгөө авч явж байгаа. Би ухаантай. Тэгээ би гэдэг өвчин хүнийг нэр алж байгаа. Харин аз болж надад яагаад тэр би гэдэг өвчин их баг туссан юм бэ гэдэгт би их баярлаад байгаа ш. Хорвоогийн хэлж байгаа, бурхны хэлж байгаа өгүүдийг бид тайлж ойлгохгүй яваад. Тэгэнгүүт нь бүр өвчин тусгаад тэгжиж нэг юм ингэж зүв замраа оруулж авт юм байна л да. Дээрээс ингээ бурхан өвөгдөөд тэнгэр ингээ дээрээс харж явах юм бол биднийг бол энэ өвчин өгжиж нэг юм зүв замраа оруулах гэдэг юм байна. Тэгсэн чинь зүв замраа оруулахгүй эмнэлэг эмч гэдэг зүйл бол яагаад байна гэхэлэр нөгөө шинж тэмдгийн дараад тэр буруу зам дээр нь байлгаад
байна гэсэн үг болчиход байгаа байхгүй юу. Тэр ухамсар сэтгэлгээгээ бид нэр өөрчилж, зан арын шингаан өөрчилж, илүү хайрлаг, илүү талархаглаг, хорвоо ертөнцийн энэ гоё сайхныг нэг мэдэрсэн, жаргасан, баярлсан те гэгээлэг, ариухан ийм хүн болж хувирах замаар өвчнөө эдгэж болж байгаа ийм нэг ийм шин ангаахын нэг арга барил биднэрт бол байна. Тэгээ энийгээ бол бид нэр одоо ангаах ухааны дараагийн шин 90 үе эхэлсэн. Бид энийг эхлүүлсэн ингэж зарлж байгаа л да. Би саяхан ингээд уншлаа. Хариулаа гэдэг одоо алдартай эмч байлаа шүү дээ тий. Тэр эмчийн тэр галдартай тэр эмчийнх нь арга барил нь операц хийх эм тарианда байгаагүй юм байна лээ. Тэр хүний шавин тэгж ярьж байна. Хариулаа эмч бол ингээд хавдартай хүнийг ба шүү дээ. Маш одоо хүнд өхлийн өвчтэй, эдгэршгүй өвчтэй гэдэг ингээд онцлогдоод хариулаа эмч дээр очлоо шүү дээ. Хариулаа эмч үзэж жагаад эн чинь тийм аюултай юм биш ээ. Эн чинь энэ урах цаг энэ мингтэй л адилхан юм байна шүү дээ. Гэлждэг. Тэгэхээр нөгөө өвчин нэг баярлал тий. Баярлал идчихэж байгаа хөө баярлсан сэтгэлтэй идэж шүү дээ. Газар дээр идэж байгаа. Харин тийм юм байхгүй бол зүгээр л нэрээ энэ эмчин арай л дэндүү байна. Хөөхөн амьтдыг бас муу хэлж болохгүй байна би. Тий. Уул руу гараад модны навчийг тоолоод иргээ зөвлөгөөгд уул руу гаргачихдаг. Хөөх чи бясалгал хийлгэж шүү дээ. Тий бясалгал хийлгэж байна. Мундаг хүн байж шүү дээ. Одоо ангаах ухаан махан биеийг эмчилж байна. Бясалгал сэтгэл бие тий. Сэтгэл бие махан бие хоёрыг л одоо нийлүүлж тий тэгэж юу яаж байгаа юм. Тэгэхээр жаргал багшийн хичээл болохоор хичээл биш ээ. Энэ бол бас эмчилгээ. Бид нар яг хичээлгээ сурч штэ. Энэ бол сэтгэл биеийг эмчилнэ. Сэтгэл бие бол өвчний суур юм байна гэж үзээд байдаг болчиход штэ би. Ер нь та энэ хавдар танд ер нь юу хийж уураас болсон уураа дарал гэж аахгүй юу? Тий. Уураа дар 50 бай гэсэн мессеж өгсөн. Мессеж өгтөө маш том нэлээд томоор өгсөн. Нэлээд томоор өгсөн. Тэгээд ингээд яг уураа дар аашаа зас гэдэг их том мессеж өгсөн. Тэр мессежний цаана яг ингээд задлаад ярих юм бол маш том одоо би дөрөв ярьлаа шүү дээ тий. Агуулга өгсөн. Тэгэд энэ миний энэ нэрч гэсэн заавал ийм нэртэй байх тач яах вэ те. Одоо монголчууд нь шүү дээ. Миний нэрнээс сэжиглээд хизээч Монголд карма гэдэг хүн надаас өөр байхгүй. Байхгүй юу? Өмнө нь хоёр байсан. Сэжиглээд өгөхгүй байгаа байхгүй юу? Тийм одоо бузрын нэр гэж бодоод хамгийн буянтай нэр миний нэр байхгүй юу? Одоо Эрдэмтэн доктор Оюун багшийн эгч карма гэж хүн байсан. Тэр сургууль хүмүүжүүлэгч хүн байсан. Энэ чинь нөгөө нэг муугаар дуучин төмрийн их чинь бас карма гэж юм. Монгол 3 карма байдаг байхгүй юу? Тэрийг муш гэж ойлгоод үүлийн үр гэдгээр нь ойлгоод гэтэл манай зовлон гэж ойлгоод манай аав болохоор тийм биш ээ. Миний охины нэр бол өстой гайхамшигтай сайхан нэр гэсэн тийм. Тэгэхээр энэ нэрнээс их хайхаад тэгээд нэр онцгой. Арин шиг онцгой, мэрэгжил онцгой. Тийм болохоор би нэрээ бас хүнд хэлэх их дурггүй. Нэгдүгürt яшиг тий. Нэр асуухаар л жоохон сонин санагдаад явцдаг. Мэрэгжил асуухаар л жүжигчин гэл тэгэнгүүтэл би нэг хүний одоо эзэмшиж болдгоо мэрэгжил олдсон юм шиг тий. Буруу мэрэгжил дээч юм шиг. Ингээл энэ мэтчлэнгээр кармагчаа. Энэ мэтчлэнгээр энэ байдлууд чинь л танд энэ сөрөг сэтгэл зүг үүсгэж байгаа. Тий. Яг энэ байдлаас би сөрөг тэр уур тий янз бүрийн одоо нэг хүнтэй хүн болгонтой нэг би яг ингээ халтах юм бол маш их хамт олонч маш тийм юу хүн байхгүй юу. Гэхдээ танихгүй одоо хин нэгэнтэй чинь танихгүй бол сүд болохгүй. Та бол өөртөөгөө ажиллаад ёстой бясалгалаар тий илүү тайван болох. Тэр танд бас нэг жоохон сэжиг байна шүү дээ. Сэжиг байна. Гэхээсээ дургуутсаж байна. Нэрээ хэлхээсээ хүмүүсийн жижиглэг ирэх үеэс дургуутсаж байна. Энэ мэтчлийн жижиг сажиг юмуд бол үлдсэн байна. Яг жижиг сажиг нь үлдсэн байна. Тий, жижиг сажиг нь алга болцсон юм байна. Томууд нь бол алга болохоор барах уу да. Тэгээд би нөгөө бугтайгаа бас нэг дахиад нэг учирчих санаа байгаад байна гэдэг. Талархлаа илэрхийлээ. Талархлаа илэрхийлэх гэдэг. Тий. За ингээд энэ хүрээд битэрийн ярилцлага өндөрлөе гэж бодож байна. Энэ удаагийн манай подкастын тэг манай эдгэрлийн өргөө ивент итгэж эдгэрлийн өргөөн дээрээс битэрийн ярилцлага хүрж байгаа. Тэгээд хамгийн сүүлийн мөчид та одоо энэ хор тавдар гэж хүмүүсийг гэж айлгадаг, чичрүүлдэг, ёстой нөгөө нүдийн ямар болгодог гэлээ тэ. Тэр айхтар өвчнөөг
даван туулаад ард нь гарсан эдгэрч яваа ийм хүний хувьд та одоо цаашд энэ өвчин чинь бас ингээл залуучууд өртөлтгөө бас өртөөл нь штэ. Тий. Тэгээд эр хүмүүсэд хандаж та юу хэлмээр байна бас. За янз бүрийн ийм айхтар өвчин гэв гинтхэн сайхан инээж явахад чинь өөрт чинь нэг дуулдах үедээ хэрвээ дуулдах юм бол айх юм юу ч байхгүй шүү л гэж хэлмээр байна. Уушигны хорт хавдар тэр битгий хэлбэр баруун уушгийг чинь огтол чаяна гэж ойлгож байсан хүн өнөөдөр зүг зүгээр ингээд ялангуяа хорт хавдар гэдэг өвчин чинь шал худлаа юм байна шүү. Тэр хорт хавдар гэдэг үгийг битгий тоол гэж хэлмээр байна да. Яг зөв, маш их баярлалаа. Таны энэ үг маш олон хүмүүст урам зориг өгөх бах. Маш олон хүмүүсүүдийг эдгэрэл илүү сайн сайхан амьдралын гэрэл гэгээр дуудах байхаа гэж бодож байна. Ер нь манай эмчнэр ч гэсэндээ бас ингээ бодууштай. Тэгээ дөрөв битээр бас хариулаа эмчийн жишээг ярьлаа. Тэрэн шиг эдгэршгүй өвчин гэж бол байхгүй байна манайхаан тий. Зүгээр энэ тий өнөөдрийн эмийн аргаар ч юм уу арай өөр аргаар эдгэрэх тийм өвчин гэж байгаа. Тэр эмийн аргаар одоо анагаахын шинжилгээ ухааны өнөөдрийг хэрэгжилж байгаа тэр аргуудаар биш. Арай өөр аргаар эдгэрдэг өвчин гэж бол байна. Эдгдэггүй өвчин гэж бол огт байхгүй байна гэдгийг би тэрийн ярилцлагаас бас мэдж аваасаа гэж хүсэж байна. За тэгээд энэ хүртэл бидэнтэй хамт байж биднийг тухлан сууж таалан сонссон үзэгч сонсогчдод баярлалаа, талархлаа. Манай эдгэрлийн өргөөнөөс энэ удаагийн нэвтрүүлгийн маань дугаар энэ хүрээд өндөрлж байна. Баяртай үзэгчдээ. Яг л одоо гоё модель болж шүү. Та яг л ингэж хүн өөрөөхөө өөрчилж, амьдралаа өөрчилж, тэр ажил үйлстэй хүртэл яг тэрэн дээр бол бүр яг орж ирж шүү. Сая. Юун дээр та нэг хүүхдүүд бяцлал заасан гэсэн шүү дээ. Бараг л энэ өвчнөөр дамжуулж ийм л юм энэ хүнээр хийх гээд байсан юм аа гэж хэлж байгаа юм шиг ингээд яг тэгж байгаа шүү дээ. Тэгээд намайг өхүүлээгүй шалтгаан энэ хэлгүү даадаа нар гэж би бодоод байгаа. Яг зөв. Даадаа нараа миний багш өхөж болохгүй та биднэрт хэрэгтэй шүү дээ гэдээ бас нэг юм цаагаа байгаад ах шиг байгаа. Тийм байна. Ястай тийм байна. Тэгээд тэрэн дээр чи яг энэ бясалгал орж ирээд тэр хүүхдийн сэтгэл зүй гэж нэг юм байгаа шүү дээ. Цаана далд хумсран. Тэрэнд нь айдас янз бүрийн мурцсан байгаа. Тэрийг нь бясалгалын аргаар өөрчилж өгөх ёстой. Амьдралын нөгөө хэлийн засах биш. Амьдралын ирээдүйг яг боловоор байгаа ёстой хүн байсан чинь та хилтэй нь ажиллаад байна гэдгийг сануул. Зөвхөн хилтэй нь ажиллаж болохгүй та тэр сэтгэл зүй рүү н ороод өгөөч гэдэг байхгүй юу? Яг үнэн тэгж сануулж танд өгч ирсэн юм шиг. Сая тантай ярьж ирсэн чи яг ингэж яг тэгж орж ирж байгаа